Бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа дугаарыг хэдүүлээ хааны ордны тэр цуврал бичлэгүүдээ төр зур завсарлаад тэгээд миний нэг нэлийн эртнээс хойшоо энэ талаар нэг бичлэг хийгээ та хэдэд ярьж өгөх юмсан гэж бодож исэн нэг сэдв байгаа. Энэ юу гэх юм бол би нэг 2-3 сарын өмнөөс энэ одоо энэ Тэнгисийн хэрэг дээр 247 гэдэг шиг те Японы энэ Terrace House гэдээ бас нэг юм болзооны нэвтрүүлэг байдаг байхгүй юу? 2012 оноос хойшоо ингээд жил болгон бараг шахуу ингээд зохиогдоод явдаг юм болзооны нэвтрүүлэг. Тэгээд энэ Terrace House-д нь дөрмөн юу вэ гэх юм бол 3 эрэгтэй, 3 эмэгтэй нэг байшин дотор ингээд нэлийн олон сарын турш амьдардаг. Тэгтээ тэр амьдарч байгаа хугацаанд яг өөрсдийнхөө ажлуудыг бол ингээд жирийнээрээ хийгээд явдаг. Ийшээ тийшээ гадаад дотоод руу томилтоор ч юм уу явлаа гэж бодох юм бол тэр хугацаанд эзгүй байна. Тэгээ нөгөө таав нь тэнцэнэ ингээд амьдраад ингээд явдаг тийм нэвтрүүлэг байгаа. Тэгтээ бас нэг онцлог нь нэвтрүүлгийн зүгээс болохоор за Японы аль нэг хотод жишээлх юм бол Кёотод ч юм уу те эсвэл бүр нэг хүн амтан юу яагаад байдаггүй алдартай биш тийм хотод маш гоё байшин төрөсөлж өгөө тэгээ хоёр шиг машин гадаан зогсоочдөг. Тэгээ бусад тэр идэх уух юм амьдрах зардлуудаа бол бүгднийг өөрөө гаргадаг. Тийм нэвтрүүлэг байгаа. Тэгээ тэр нэг шинэ газарт очичлаа те за нэг алдартай биш тийм газар очичлаа гэж бодох юм бол тэр газараа жоохон сурталчлах зорилготой гэх юм уу да те хамтдаа гоёор өнгөрүүлж болох хүмүүс аялал жуулчлалаар очлоо гэх юм бол ийм амттай хоол идэх газрууд байдаг. Ингэж гоё цагаан өнгөрүүлэх газрууд байдаг гэдэг ч юм уу те. Тэнд нь угаасаа ингээд 4-5 сар ингээд хүмүүс амьдарч байгаа чинь болцохын тулд жишээ нь тэнд гоё газар байдаг. Тийшээ очигээд тэгээ тэрийг энэ одоо зуртаар үзэж байгаа хүмүүс нь тэнд нь гоё газар байдаг гэсэн хэдүүлээ тийшээ явцгаая гэгээд бас нэг талаараа өөрийнхөө улсын тэр газрын аялал жуулчлалын ямиг нь одоо сурталчилдаг зорилготой тийм нэвтрүүлэг байгаад байдаг. Тэгээд тэр нэгэн сонирхолтой байсан. Миний хамгийн эхлээд үзсэн дугаар дээр болохоор ер нь нэлээд хүйтэн тэгээд тийм учраас өвлийн спортууд нэлээд хөгжсөн тийм газар байсан. Тэгэнгүүтээ тэр нутагт нь амьдарж байгаа нэг хүнийг шоундаа ингээ оруулж байгаа. Жишээлх юм бол саяны хэлсэн жоохон хөдөөвтөр тэгээд өвлийн спорт хөгжсөн газаршин одоо нэг жоохон хөдөөний втэрхүү те нэг хоккейчин охиныг оруулсан. Тэгээд тэр охин нь тэр Terrace House-д орсон нэг юм халф нилээн тийм нэг царайлаг залуутай романс үсгээд эхэлж байгаа байхгүй. Тэгтэл нөгөө хаалф залууд нь болохоор амар хөөрхөн тийм Токиогийн юм сайхан бүсгүүчүүд ингээд жоохон дурлаад ингээд идэг. Одоо жишээлх юм бол эротик модель энтер ингээд дурлаад жоохон ингэсэн чинь нөгөө хаалф царайлаг залуу нь болохоор нөгөө жоохон тосгоны юм шиг те хоккейчин охиныг гээд тэгэл тэр хоёр ингээд жишээ нь уучраа болоод ингээд тэр шоунаас гараа авчиж байгаа байхгүй. Тэгээ өөртөө хэрвээ хүсэх юм бол тэр шоунаас одоо гарлаа гэдгээ хэлээд социог хийдэг. Одоо төгсөж байгаа юм шиг гараад явдаг гэсэн. Тэгээ ингээд одоо хосоо олох юм бол хоёулаа хамтдаа тэр шоуг орхиж гардаг байгаа. Тэгээ иймэрхүү одоо жижиг сажиг юмнууд нь угаасаа үзэгч бидний сэтгэлийг хөдлөгдөх учраас тэр чинь ингээд үздэг штэ. Тэгээ Terrace House-ын яг тэр нэг гоё ангийг нь үзэнгүүтээ үргэлжлүүлээд би дарааж байгаа ангийг нь үзээд эхлээд явж исэн чинь эхний нэг ангийн юм битээ 3-4 эпизод нь явангуудаа тасарцаахгүй. Тэгээ би бүр гайхаад өнчтэй юу болчихоо яагаад энэ ингээд тасарчваа те Netflix дээр би үзэж байгаа штэ. Яагаад ингээ алга болчихоо гэ гайхаад ингээ хайгаад үзсэн чинь тэр яг ангиас хойшоогоо орж ирсэн эмэгтэй оролцогч нь амиа хорлсон. Учираас тэр эмэгтэйн одоо дурсгалыг хүндэтгээд энэс цаашаага энэ хэсгийг үзүүлэх боломжгүй гэд хаачж байгаа гэсэн. Тэгэхэд би энэ нэмэгтээ яагаад амиа оруулж өгөөд үргэлжлүүлээд ингээд хайгаад үзсэн чинь ер нь маш сургамжтай. Яг одоогийн манай Монголын нийгэмд ч гэсэндээ болж байгаа нэг тиймэрхүү юм байсан учраас та хэдтэй энийг одоо ярьж өгье гэж бодоод энэ мэдээллийг бэлдээ сууж байна. За эхлээд та хэдтэй ерөнхий мэдээллийг өгье гэж бодож байна. Netflix-ийн Terrace House reality show-ны 2019-с 2020 оны дугаарын оролцогч Хана Кимура гэдэг ийм сайхан хөрхөн бүсгүй байсан байна. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Токио дахь өөрийн гэртээ нас барсан байдалтай олдсон. Тэр энэ үедээ 22 настай байсан. Амиа орлсон шалтгааныг нь амиа орлохоос 2 сарын өмнө буюу 3 дугаар сарын ихээр шоуны нэг анги дээр нь хамт амьдардаг нэг эрэгтэйтэйгээ маргалдсан сцен цацагдсанаар яг тэр сцений дараанаас ахуулаад цахим орчинд доромжлол дээрлэхэлтэнд бүлий дөртөж эхэлсэн. Тэгээд тэр эмэгтэй лөө одоо өдөр болгон бараг 100 маш муухай өгс маш их доромжлол ирдэг байсан учраас ингээд сэтгэлийн дарамттай байгаа гэдгээ үргэлж илэрхийлдэг байсан. Гэсэн ч гэсэндээ тэр нь бол мэдээж зогсоогүй. Тэгээд тэр сцен нь яг ямар сцен байсан? Тэр одоо хэсэг нь те ямар хэсэг байсан бэ гэдгийг одоо та хэдтэй өргөжлүүлээд ярьж өгье гэж бодож байна.
Тэгээ энэ хэсэг бол угаасаа Netflix дээр одоо байхгүй. Гэхдээ яг интернет орчноос ингээ хайгаад үзэх юм бол та хэдэд олдно. Гэхдээ яг ингээд үзэх юм бол мэдээж нэг тийм амар сүртэй тийм доромжлолтой хүнийг амиа хоролтол нь муулах тийм юм бол биш байсан гэдгийг та анхаарах болов гэж бодож байна. За Хана Кимура өөрийн хамт амьдарч байгаа хүмүүсийн нэг болох Кай Кобаяши хоёрын хооронд үссэн маргаан байгаа. Кай Кобаяши, Хана Кимура хоёр бол одоо энэ шоуны туршид бол тийм багахан романтик холбоо үүсгэсэн байдаг. Хэд хэдэн удаа ийш тийшээгээ хамтдаа одоо болзооч юм шиг тиймэрхүү уулзалтуудад хамт явж исэн. Гэхдээ эцэст нь Кайын зүгээс Ханаг одоо тийм ч их сонирхож байгаа шохорохгүй байгаа юм байна гэдг нь энэ нэвтрүүлгийн туршид харагддаг. Энэ бол зүгээр угаасаа шоуны туршид хэд хэдэн удаа ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд болдог зүйл байхгүй. За хамтдаа яваад үзлээ, таалагдлаа. Нэгэнд нь таалагдсан, нөгөөдгөнд нь таалагдаагүй юм бол байна. Иннээс болж Хана амиа хорлсон гэсэн үг биш ээ. Харин энэний дараачаас болсон костюм инцидент гэдэг тэр эпизодын нэр нь байсан. Тэрнээс хойшоо одоо энэ Хана Кимуратай холбоотой юмнуудыг бүгдийн дандаа костюм инцидентээс болсон гэж хэлдэг. Костюм инцидент гэдэг нь Кай нэг өдөр одоо юмаа угааж ахтаа өөрийнхөө одоо юмнуудыг тэр дундаас ялгаж авч угаахгүйгээр шууд ингээд хамт байсан юмнуудыг ин хийснээс болоод Ханагийн цор ганц хийгдсэн байсан маш үнэтэй буюу 100,000-аас дээш йений буюу одоо Монгол мөнгөөр бол 3.5 сая орчим төгрөгийн шоуны костюмыг нь хамтд нь угаацсан. Тэгээ тэр нь шууд хамтдаа хатаагчтай байснаас үүдээд тэр костюм нь агшаад ахиж өмсгийн аргагүй болдгоо. Тэгээд тэр костюм нь ямар чуртай байх юм бол энэ Хана Кимура гэд эмэгтэй маань pro wrestler мэрэгжлийн бүх гэж одоо орчуулж байгаа ч гэсэндээ хэрвээ та хэд ингэ санджаах юм бол нэлээд тийм нэг шоуны янз янзын хувцас сунар өмсөд рингэн дээр гараад нэлээд тийм шоу маягаар юм зодтолцож байгаа тийм нэг спорт байдаг шүү дээ. Тийм нэг шоу спорт гэх юм да тий. Тэгээд тэрний тамирчин өсгөө байсан байхгүй 22 настай Хана Кимура. Тэгээд тэрэн дээр өмсдөг костюм нь бүр ингээд угаасаа шоуны учраас маш гоё костюм байсан. Тэгээд тэр нь нэгэн хувь яг өөртөө зориулж хийлгсэн маш гоё костюм байсан гэж байгаа. За үнэн нь бол одоо 100,000 йенээс дээшээгээ байсан гэхдээ үннээс илүү мөнгө гэхээсээ илүүтэй тэр чинь миний ингээд маш их дурсамжтай маш чухал костюм байсан штэ. Би тэрийг жишээлх юм бол гээд мөрөөдлийнхөө Токио Доомд очиж одоо перформанс үзүүлэхдээ хүртэл өмсөжсэн маш их дурсамжийг агуулсан костюм маань байсан штэ гэж ярьж байгаа. Та хэд одоо миний description хэсэгт үлдээсэн байгаа линкнээс нь ороод яг энэ нэг бүхэл сценийг нь үзэх боломжтой. Гэхдээ үзэхгүй гэж байгаа хүмүүст нь зориулаад би ер нь яг тэр нэг сцен дээр юу болж байгааг нь тайлбарлаад өгье гэж бодож байна. Эхлээд ингээ Кай гаднаас орж ирээ гэрт байгаа хүмүүст ингээ мэдлээд эй за юу вэ энэ төр гээд хоорондоо юм ярьж байгаа юм. Тэгсэн чинь дээрээс ингээ Хана нэлээд урваацсан байдалтай ууж орж ирээд доошо сууж байгаа байхгүй. Тэгээд тэнд нь бас нэг юм half эмхтэй байгаа юм. Энэ half эмхтэй нь болохоор Кайтай ингээд нэг жоохон бас romantic relationship үүсгэсэн, одоо romantic харилцаа үүсгэсэн байгаа. Иннээс өмнө болохоор Кай тэр half эмхтэй хоёрын хоорондоо ингээд нэг амар гоё тотон мотноор юм ярьж байгаа нь гин Хана харангуйтай ингээд жоохон гуниглж байгаа ч юм уу те. Тиймэрхүү хит хитэн одоо бас хэсгүүд ингээд гарч исэн гэдгийг бас энд сануулах нь зүйтэй болоо гэж бодож байна. За тэгээд яасан бэ? Чи зүгээр үү гэл нөгөө эмэгтэй халф эмэгтэй Ханагаас асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь Хана ингээд миний костюмыг ингээ угаацсан байсан. Кай угаацсан байсан гэсэн чинь нөгөө Кай ингээд шууд дуугаа олонготой уучлаарай гэлний өөр юм хэлэхгүй. Тэгтээ өстө уучлаарай гэлтэж байгаа. Тэгэл нөгөө нэг хин чин чимээг болол ийм чухал ийм байсан гэж амар үнэтэй байсан бах таа гэл нөгөө эмэгтэй нь тэгсэн чинь бараг 100,000 yen-ээс илүү байсан. Гэхдээ тэр чинь мөнгөндөө чухал биш шүү дээ. Миний ийм чухал юм костюм байсан гэсэн чинь ямар хэцүү юм бэ гэл. Тэгэл нөгөө нэг Хана ч ингээл жоохон гэл бухимдал эхэлж байгаа байхгүй. Ингээ яриад эхлэнгүүт ч угаасаа. Тэгээ дээрэс нь өөрийнх нь костюмыг угаацсан хүнтэйгээ анх удаага уулзж байгаа учраас тэр ингээ дотоод сэтгэлээ тэр хүн чинь уудалж эхэлж байгаа байхгүй. За тэгээ ингээ ярих гэсэн чинь нөгөө халф эмэгтэй чинь тэндээс ингээл яг үнийг хэлэхэд амар хэмээр хэлээд байгаа байхгүй. Одоо хэцүү ах та гингота тэрүүгээр ингээл нэг ээж шиг заяа ингээл явж яснаа. Нөгөө Ханагийн хажууд ингээ сандал татаал хурж ирээ сууснаа. Тэгэхээр штэ те хідүүлээ ингүүл яаж ийн? Одоо хідүүлээ мөнгө цуглуулад те бүгдээрээ Ханад ингээд гоё шинэ костюм авч гээ. Тэгээ чи ингээд шинэ костюмтай шинэ ингээд гоё рингэн дээр гараад шинэ ялалт шинэ ингээд юм болол яаж юм ааж ингээл. Тэгэл нөгөө нэг Хана ч юм бол ингээ аргадуулах гэхээсээ илүүтэй өөрийнхөө ингээ дотороо ингээ бугалцсан байгаа тэр нэг гомдлоо ингээ
гаргах хамгийн ихний хэрэгцээ шаардлага нь байнгут бүр ерөөсөө тэрийг ингэхгүй. Тэнгууд нөгөө ингээл хаана ч шууд нэг тийм дургу байгаа гэдг нь мэдэгдэж байгаа байхгүй. Тэгээ шууд нөгөө санал татаал хажууд нь сонгот нь шууд ингээ босоо авчиж байгаа байхгүй. Босч чонгоотаа ингээ усан дотор мөсийгээд аваад ингээ суухтаа тэр хоорондоо ингээд за энэ эмэгтэйд би яаж ойлгох вэ гэдгийг ингээд бодчихж байгаа байхгүй. Тэгээ хурж ирэнгүүтээ нөгөө эмэгтэй рүү хараад хэлж байгаа байхгүй. Чи ингээд миний төлөө намайг бодоод намайг тайвшруулах гад ингээ сайхан сэтгэлээр надтай ингээд ярилцах гад ингээд сууж байгаа гэж би мэдэж байна. Гэхдээ яг одоогийн энэ нөхцөлд бол би чамтай биш өөр хүнтэй ингээд уг нь ярих хэрэгтэй гэдг нь одоо ингээд өөрийнх нь хувцсыг нь угаацсан хүн ингээд сэтгэлийг нь тайтгаруулах хэрэгтэй байхгүй. Тэгтэл шал өөр хүн яриад байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь тэгтээ гэл ингээл бүр үргэлжлүүлэл яриа л байдаг заа. Тэгээ нөгөө тэр ингээ яриа л байгаа нь хилээд ахт чинь яриад хар чинь нөгөө эмэгтэй чинь мөр ингээд нэг ингээд хана бухимдаад эхэлж байгаа байхгүй. Тэгтээ ингээ бухимдж байгаа ч гэсэндээ өөрийгөө ингээд нэлээд сайн барьжлаа байгаа юм л да. Дээж тэгж байгаа нөгөөт чинь ингээ сүултээ бүр ингэж байгаа байхгүй. Окей, чамд ярих юм байхгүй юу? Чи ингээд дандаа ингээд нэг өөрийгөө бодоол өөр хүмүүсээр ингээд өмөрүүлэл ингээд дандаа чимээгүй ингээд сууж ах юм аа. Одоо чи ингээд өмнөөсөө энэ эмэгтэйгээр ингээд яриулаад чимээгүй суугаад байгаа чи ерэн зүгээр үү? Бид хоёр ингээд чиний хийсэн юмнаас ч болоод бид хоёр одоо энд ингээд иймэрхүү байдалтай байгаад байгаа чинь зүгээр үү? Энтергээл тэгсэн чинь нөгөөх нь одоо маажидаг умэн тэргээл стоочлаарай гэл. Яг нөгөөх нь одоо Каин тэр нэг хувь хүнийх нь онцлог нь байгаа юм л да. Ингээл саяны тэр одоо халф эмэгтэй шиг шууд ингээл уушлахгүйгаал ингээл ярилцаал ингэдэг хүмүүс гэж байна. Тэр Кай шиг ингээд бүр яагаа мэдгүй ингэчдэг тийм хүмүүс бас байгаа гэдгийг нь ойлгож л байна л да. Тэгвэл ингээ яг тэр хоёрын тэр нэг харилцааны хувь хүнийх нь зөрчлүүд нь тэнд үүсэж явчихж байгаа юм л да. Тэнгуутаа ингээд хаанаа шууд өргөжлүүлээ Кай руу ингээ жоохон дайралт хийж эхэлж байгаа юм л да. Чи ер нь ингээд мөнгө олохын үнцнийг мэдхүү. Чи ингээ комедиан байхгүй нөгөө Кайн. Чи ингээ хүмүүсийг инээлгэж ингэж одоо мөнгө олж инээлгэх туртай гэд тэгдэг. Тэгтэл яг үнэндээ чи ингээ хажуудаа амьдарч байгаа хүнийг гомдоочоод тэр хүнд ингээд ямар нэгэн буруу зүйл ч юм уу хийчээд тэр хүнийгээ чи ингээ буцаагаад инээлгэж тайвшруулж чадахгүй. Тийм байж ич хүмүүсийг инээлгэхэд ингээ тэгдэг. Тийм байж болох уу гэдэг утгаар ингээл зөндөө юмнууд ингээ ярьдаг байхгүй. Ер нь чи ингээд ясаа өвтгөжтэй ясаа хугалж нүүрэндээ цохиулж мөнгө олохын үн цэнийг чи мэдхүү. Ингээ хитрхи хувиа бодсон сан чи ингээ харагдаж чинь тэнгуутаа одоо өмнө бид нар тийшээ ингээ аялж хахад чи ингээл хувиал бодчихсэн ингэжсэн ингээл өмнөх юмнуудыг ингээ сүхэж гаргаж ирээд ингээд жоохон Кайро нилэн дайрдیں۔ За тэгэнгუთ нөгөө хаалф эмэгтэй ч бас чирээд ингээл жоохон уйлал ингээд тэнгуутаа дээшээгээ би хоёр давхар руу гарлаа. Гингуут ингээд дээшээ гараа авчиж байгаа юм л да. Тэнгууд нь хайнаас нь хаана босчрөнгөтэй Кайрод хүччихгүйтэй Кайныг юм бейсбол малгай өмссөн байдаг байхгүй. Тэрийг нь гэж цохингуутай энэ нэг тэнэг малгайгаа тайлч гэж хэлдэг лүү дээ. Тэнгуудаа нөгөө Кайн ингээд барих гад тэгсэн чинь бити үрээдэ гингуутай дээшээ гараа авчдаг байхгүй. За ер нь бол яг л нэг ийм сцен байдаг. За энэ сцен гарсны дараа Японы ингээд захим ертөнц бол ингээд бүр галзуурсан хаанагийн эсрэг энэ одоо юу вэ? Хүний одоо тэр үнэт юмнууд руу дайрдаг энэ хин бэ? Нэг костюмны төлөө энэ өглөө юу? Тэрийг нь тэгэл аваал үйл гэсэн штэ. Хүний үнэт зүйл рүү шууд ингэж халддаг. Тэгээ ер нь бол Японд ч ингэж нэг хитрхи юмыг шулуун хэлэгч нэг тийм табу нэг жоохон тийм хориотой ч юм шиг те ингэж ярьж байгаа хүмүүс чинь жоохон ад болдог тийм бохгүй юу? Тэгээд тэр малгайгийн нүртэл цохиол те юу вэ? Одоо өөрийгөө юугаа бодцсон ингээл за тэгэл эхэлдэг. За тэгэл нэг ингэ шүүмжлээд эхэлсэн хүмүүс чинь нөгөө ар өврийг нь бүгднийг ухаж эхэлдэг таад мэдж байгаа хаа. Ингээд хаанагийн одоо яс өндөстэй угсаа гаруул за тий арсны өнгө энтер гэл бүх юм руу дайрч эхэлсэн. За нэг иймэрхүү ааш авиртай хүнийг олон нийтийн телевизээр ингээ гаргаад ах нь ер нь зөв юм уу? Хачин царайтай, хачин бор царайтай, хар царайтай энтер гэдэг ч юм уу те бүхээч алга болооч Кайд одоо тоогдож чадаагүй болохоор энэ бүр өглөөлтэй гэдэг ч юм уу бүр ингээ янз амар комент хаанагийн чинь одоо Twitter хаяглал нь бүр ингээл 100-100-аар өдөрт 100-100-аар ингээ илгээж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээ энэ Японы чинь одоо нөгөө гоо сайхан байхын нэг гол үндэс нь нөгөө нэг цав цагаан гой царайтай байх хэрэгтэй гэсэн хаана ол эсрэгээрээ юм жоох юм боровтор тийм арьстай охин байсан байхгүй юу. Тэгэл тэр мөрөн дээр нь бүр ингээл амар тоглолт хийдэг тийм комментууд ирсэн. За тэгээ энэс хойшоо ингээ 2 сар тэр нь үргэлжилсний дараагаар 5 дугаар сард хана өөрийнхөө Twitter хаяг дээр би ингээд одоо өдөртөө 100 гаруй хорсон үзэн ядсан комментууд авч байна. Би үнэхээр чадахгүй нэ гэх мэтийн иймэрхүү твитүүдийг гаргаж эхэлсэн байгаа. Иймэрхүү одоо сэтгэл зүйн байдал нь маш хэцүү байгаа тухай, дээрэс нь хүмүүс өөрийг хитрхи их үзэн ядж байгаа тухай
би үнэхээр тийм муухан юм гэж юу гэд ингээд өөртөө эргэлцсэн, хүмүүстэй ярьсан. Тэгэл нилээн тийм улаан туг харагдсан тиймэрхүү юмнуудыг нилээн бичиж эхэлж исэн. Тэгээд 5 дугаар сарын 23-ны өглөө ингээд өөрийгөө нилээн гимтээсэн зургуудаа Twitter хаяг дээрээ хуваалцж агаад яг одоо өөд болохынхаа өмнөх оройн нь өөрийнхөө нэг үрчилж авсан нэг хөөрхөн муур байдаг байхгүй. Энэ мууртаа зураг Twitter хаягн дээрээ постлоод баяртай гэд бичсэн байдаг. Ингээд 5 дугаар сарын 23-ны өдөр 22 настайдаа өөрийнхөө Токио дахь байранда сарсан байхыг олсон байдгаа. Үхлийн шалтгааныг нь болохоор 3 хоногийн дараа тодорхойлсон байдаг. Энэ нь болохоор өсвөрөгчийн сульфидээр амьсгалсан гэж байгаа юм л да. Ерөнхийдөө хортхийг тэр өрөөндөө ингээд дүрхсэн байсан гэсэн. Тэнгуутаа өөрийнхөө гэрийн хаалган дээр болохоор анхаар ингээд дотор хортхий байгаа учраас орхотоо ингээд болгоомжлно гэсэн тийм бичиг наацсан байсан гэсэн. Ингээд хэрэг явдал дуусаагүй энэний дараанаас ахуулаад Fuji гэдэг одоо тэр Terrace House гэдэг шоу нэвтрүүлгийг зохион явуулж байгаа телевизийн зүгээс ч гэсэндээ маш их буруутай гэдэг юмыг ээж нь ярьж гарч эхэлсэн. 7 дугаар сарын 1-ний өдрөөс буюу охиныг нас барснаас одоо сар хагасын дараанаас ахуулаад Ханагийн ээж гинт одоо Yahoo News дээр ярьслан маягийн мөгөө гарч ирсэн. Энэ дээрээ Fuji TV миний охиныг алсан гэсэн бүр тийм шууд гарч ихтэйгээр сэртгэл мэдээлэл цацагдсан. Тэгээд энэ дээр юу гэж хэлдэг байх юм бол би охинтойгоо бол ингээ ярилцж исэн. Нотлох баримтууд ч гэсэндээ байгаа. Бүх зүйл бол одоо ингээд харагдаж байгаагаасаа өөрөө тэр одоо гараад байгаа сцен гэдэг байгаа шүү дээ. Хана Кимураг одоо үзэн ядалтанд өртөх болсон тэр бүх сцен чинь зохиомол байсан гэдгийг одоо ярьж гарч ирдэг гэсэн үг ээж нь. Өөрөөр хэлэх юм бол миний охин Fuji телевизийн зохиосон зүгээр нэг тийм дүрд тоглосныхаа төлөө энэ цахим орчны дээрлэхэлтэнд өртөж цэст нь үгүй болсон. Одоо охин маань бидэнтэй хамтдаа байхгүй ч гэсэн би нэр төрийг нь сэргээтлээ өхөн хөтлөө явуулна гэж ээж нь ярьдаг. Мөн ээж Kyoko Kimura Shukan Bunshin сонинд өгсөн ярилцлаганда 5 дугаар сарын 18-ны өдөр ээжтэйгээ буюу одоо өөд болохоос 5 хоногийн өмнө ярилцсан байгаа юм л да. Энэ өдөр эмээгийнхэн төрс өдөр болсон. Тэгээд эмээгийнхаа төрс өдөрлөө машинд явж байхдаа шоуны зохион байгуулагчдын зүгээс намайг одоо яг шоун дээр өөрийнхөө нөгөө нэг pro wrestler гэдэг байгаа шүү дээ. Тийм мэрэгжлийн одоо бүх тэр дүрээ харуулах хэрэгтэй байна. Тийм учраас та одоо яг энэ сцен дээр одоо бараг л каиг те нэг ингэчих ухааны юм л одоо эсвэл цохох ч юм уу те ямар нэгэн тим хий гэсэн юмыг тэндэх ажилтны зүгээс хэлсэн гэж байгаа байхгүй юу. Тэнгуут нь хана болохоор үгүй би ч одоо мэрэгжлийн спортын хүн учраас тэр бол үнэхээр зохисгүй. Харин зүгээр ингээ малгайг зохичоо гэж би одоо хэлсэн. Тэгтэл тэр нь ингээд ийм их амир шүүмжлэлт дагуулах, үзэн ядалт дагуулахыг би мдээгүй ээж гэд ээждээ тэр талаараа ярьсан байгаа юм. Тиймээс та бүхэн одоо шоуны зохион байгуулагчдад цаашаад итгэх хэрэггүй гэж ээж нь үргэлжлүүлэн ярьсан байна. Мөн одоо ээждээ энэ тухайгаа хэлэхээс гадна Хана найзууд руугаа одоо бичсэн мессежүүдийг нотлох баримт болгон гаргаж ирсэн байгаа юм. Тэр мессежн дээр болохоор ерөнхийдөө тэр эрэгтэйг бол алгадахыг хүссэн намайг те. Гэхдээ би чинь одоо мэрэгжлийн бүх хүн учраас хүний биед одоо дураараа хүрч болохгүй ёс зүйн дүрм зөрчсөн болно. Тиймээс зүгээр малгайг нь аваад шидэг гэдэг дээрээ тохирсон гэж найз руугаа бас бичсэн байдаг. Тэгээ ер нь яагаад заавал нэвтрүүлгийн зохион байгуулагч ажилтны зүгээс өгсөн тэр ямиг ингээ биелүүлэх шаардлагатай юм те. Яагаад тэрийг хийсэн тэгвэл гэж та хэд бас бодож иж магадгүй. Яагаад гэх юм бол ээж нь одоо Fuji телевизтэй хийсэн гэрээнүүдийг Хана Кимурагийн гэрээнүүдийг ингээ ил болгосон. Тэрэн дээр нь одоо хид хідэн заалтууд нь анхаарал татчихсан. Энэ шоунд оролцож байгаа гишүүд бол сарын 100 мянган йены цалин авдаг буюу за нэг 2 сая 300 орчим мянган төгрөгийн цалин авдаг. Гэхдээ Японд бас сарын 100 мянган йены цалин ч бол юм болохгүй шүү дээ тий. Тэгээд цалингаа авахаас гадна одоо гадуур зураг авалтанд зориулаад найз нөхдөдөө уулзах ч юм уу тий жоохон ханг аут маут хийхэд гаргасан тэр зардлуудыг гишүүн өөрөө төлдөг байсан. Нэвтрүүлгийн багийн зүгээс бол тэрийг төлж өгдөггүй. Чи уг нь бол зураг авалтанд зориулаад байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь гэр орондоо идэж ууж байгаа тэр бүх зардлыг бол гишүүд бол өөрсдөө гаргадаг байсан. За мөн хитрхи хувийн мэдээллүүдээ ч гэсэн илчлэхийг шаарддаг хатуу гэрээ байсан. Тухайлах юм бол өмнө нь одоо шөнийн ажил хийдэг байсан эсэх. Өмнө нь би бичлэгээрээ хэлжсэн шүү дээ, тийм. Host club-д ажилладаг байсан юм ч юм уу, тийм. Эсвэл одоо sex work хийдэг байсан юм уу, тийм. Тэр бүх мэдээллүүдээ энэ гэрээний дагуу ингээ илчлэх шаардлагатай. Одоо телевизийн багийнхан ч тэрнээс яг олон нийтийн дунд бол биш. За мөн энэ гэрээний дагуу ямар ч хэвлэл сонин сэтгүүлд ярьцлага өгөхгүй байх ёстой. Зураг хөргөө 7 хоног сэтгмийн сонин сэтгүүлд зориулан авахуулахгүй байх ёстой. Хэн нэгэнтэй хэрвээ дотн харилцаа үүсгэх аль эсвэл одоо дотн харилцаа гэдэгт аль нь орж байгаа те. Дотн харилцаа 2 дугаар сувгаараа зүгээр relationship те.
Ийм харилцаанд орох юм бол шууд одоо телевизийн багийнханд мэдэгдэх ёстой. Мөн продакшны гаргасан гайдлайныг дагаж мөрдөх хэсэгтэй гэдэг бас нэг хэсэг байгаа. Энэ гайдлайн гэдэг дээр нь би энэ нэвтрүүлгийн бичлэгийн хугацаанд зураг авалтын бодлогын талаар бүх заавар шийдвэрүүдийг дагаж мөрдгөө амлаж байна. Энд нь одоо янз бүрийн найруулга эдит буюу эвлүүлэн найруулах гэх мэттэй энэ бүхнийг нь үгсэггүй зөвшөөрнө гэсэн байгаа юм. Манай одоо Монголын шоунууд дээр ч гэсэндээ ер нь тэгдэж штэ. Авьяаслаг монголчууд байдаг ч юм уу. Тэгээ ер нь энэ шоунууд дээр оролцож байгаа хүмүүс бол яг энэ шиг хамаагүй зураг авах болохгүй энэ тэнд. Дээрэс нь энэ тэнд одоо зөвшөөрлгүй ярьслага өгөхгүй гэдэг. Би одоо сэтгүүлч гэдэг байхдаа жишээ нь авьяаслаг монголчуудын тийм алдартай болсон оролцогчдоос нэг ярьслага авахын тулд жишээ нь Монгол телевизээр дамжуулаад зөвшөөрөл аваад тэгээд одоо хүнтэйгээ ярилцаад тэрэн дээр нь одоо Монгол телевизийн бас нуух авах юм байлгүй л яг үдэ тэр чин бодлогын нууцуд гэж байгаа. Тэр бодлогын нууцуд одоо хамаарах янз янзын юмыг ярьсан байх юм бол тэрийг нь одоо телевизийн зүгээс хасаад тэгээд одоо өөр хэвлэллүүдээр ингээ гаргадаг байсан байхгүй юу? Миний одоо ажиллаж исэн зарчим бол тэрэн шиг одоо энэ тэнгисийн хэрэг дээрх 2 4 7 болоо ч юм уу те. Тэр мэрч гисэндээ ялгаагүй хүмүүс нь энэ тэнд хамаагүй зураг хөргө ахуулах ярьслага өгөх нь одоо ямар байд юм бол мэдэхгүй. Гэхдээ бас ганц нэг ярьслага өгсөн л харагдчихсэн зөвшөөрөл авч ижил өгж байгаа гэдэгт би бол итгэлтэй байна. Тэгээд хэрвээ энэ гэрээгээ зөрчих юм бол одоо өндөр нөхөн төлбөр төлдөг байхгүй юу? Тийм учраас тэр нөхөн төлбөр төлөхгүй тул одоо янз янзын найруулгыг нь одоо зөвшөөрнө гэдэг жааш. Жишээлх юм бол одоо яаж утсан гэсэн энэ нэвтрүүлэг дээр та ямар нэгэн том драма үсгээ гэдэг ч юм уу те. За драмаагүй яваадах юм бол та нэг ингэчгээ гэх юм бол за. Гэтэ тэр чинь арай хитрх юм байна. Би ингээд хийчихэд хүү гэдэг ч юм уу те. Тиймэрхүү одоо тавилцтай гэдэг шиг те. Тиймэрхүү юмнууд бол явдаг. Яг энэ сцений зүгээс та хэд яг тэр бүтэн бичлэгийг үзэх юм бол ер нь нэг жоохон тавилцтай гэдэг нь анзаарагддаг, харагддаг байхгүй. Фужи телевизийн зүгээс бол энийг нь үгүй тийм бол байхгүй. Тийм нотлох баримт бол бас байхгүй гэдэг зүгээр эсэргүүцдэг. Гэхдээ мэдээж одоо энэ Хана Кимурагийн өхөлт бол маш одоо харамсалтай, эмгэнэлтэй байгаа гэдгээ илэрхийлээд бүх ангиудыг нь устгаж энэ шоу нэвтрүүлгээ бол одоо хэсэгтээ ингээд зогсоосон байгаа. За мөн 2014 онд нэг нэрээ нууцлсан оролцогч телевизийн энэ гэрээтэй холбоотой одоо шүгэл үлээж исэн. Тухайн үедээ бэлгийн хүчирхийлэл буюу sexual harassment өртөж байсан. Тэгээ ер нь энэ телевиз зүгээр юм оролцогчдын толгойг бол үнэхээр эргүүлдэг манипуляц хийдгээ гэдгийг бас гаргаж ирсэн. За харин одоо энэ сцен дээр гарч байгаа нөгөө хэрэлдээд байгаа одоо маргалдаад байгаа Кай 2020 оны 7 дугаар сарын 15-нд бүншин ингээд хэвлэлд ярьслага өгсөн. Шоуг орсны дараагаар Фужи телевизээс буцаж ирээд одоо өмнө нь автсан зургаа ахиж нэг удаа нэмэлтээр зураг авах хэрэгтэй байна гэдэг хүсэлт тавьсан гэж тэгжсэн. Тэгвэл энийг нь би бол зөвшөөрөөгүй гэж ярьслага өгчээсэн. Тэгээд Кай бол угаасаа тэрнээс хойш сэтгэл зүйн хувьд бол бүр үнэхээр тийм хүнд нөхцөл байдал руу орсон. Тэгэл одоо Instagram, Twitter энэ төр хөтлж байгаа бүр нэлээд тийм dark маягийн болол энэ Кай ер нь зүгээр үү гэж ингэж хүмүүс маш их асууж исэн. Тэгээ Кайын зүгээс бол Хана Кимурагийн ээжийн гаргаж тавьж байгаа асуудлуудыг бол одоо бүх зүйлээрээ дэмжихэд бэлэн Фужи телевизийн гэрээ одоо тиймэрхүү шудраг бус байсан гэдэг ч юм уу те. Тэр бүх юм дээр одоо Ханагийн талд орж явж байгаа одоо цөөхөн оролцогчдын нэгэ бараг ганц оролцогч байна уу да. За ингээд хэд хэдэн одоо сонингуудад Хана Кимурагийн ээж нь ярьслага өгч явж байгаад удалгүй хэвлэлийн багварл зарласан байгаа. Энэ хэвлэлийн багварлаараа манай охин одоо ингээд цахим дээрлэхэлтэнд өртөж амиа хорлсон. Тэгэхээр энэ цахим дээрлэхэлт гэдэг юм чинь Япон улсад бол үнэхээр одоо зах замбраага алдсан байна. Тийм учраас би одоо энийг хойноос нь явнаа. Миний охиныг ямар шалтгаангүйгээр үнэхээр үгийн мухагаар хилжсэн хүмүүсийг би олж одоо шүүхэд өгнө. Дээрээс нь одоо өөрсдийнхөө оролцогчдыг хамгаалж чадаагүй энэ Фужи телевизийг ч гэсэндээ би шүүхэд өгч байна. Өөрсдийнхөө гаргасан сценарын дагуу одоо хүүхдийг ингэж дүрд тоглуулчаад тэрнээс нь үүдсэн энэ том одоо нийтийн эсэргүүцлийн дараа оролцогчоо хамгаалж одоо сэтгэл зүйн талаар нь одоо хангалттай анхаарч хамгаалж чадаагүй. Тийм ч учраас Токио дахь дүүргийн шүүхээр дамжуулан 142 сая йен буюу 1 сая ам долларын нөхөн төлбөр нэг хэмжээсэн юм. Кёко Кимура хэлэхдээ за би бол одоо Фужи телевизтэй хүүхдхийг бол зайлсхийж ийсэн. Гэхдээ шоуны хариуцагч компаниуд ямар ч чин сэтгэлийн хариу үйлдэл үзүүлээгүй, хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй болсон гэж хэлсэн. Нэхэмжлэлд Фужи телевиз болон бусад толгой компаниуд нэрлэгдсэн байгаа. Мөн тэрээр хэлэхдээ шоуны зохион байгуулагч продюсерууд үзэгчдэд болохоор энэ бол бодит шоу, энэ бол реалити шоу гэж хэлдэг ч гэсэндээ жүжигчдтэй байгуулдаг гэрээндээ заавал ямар нэгэн тийм сенсацтай
ч юм уу юм хийх ёстой мэтээр заасан байдаг. Энэ гэрээнийхээ дагуу жүжигчдийн бүрэлдэхүүнийг олон нийтийн өмнө галын шугамд шидэж оруулдаг. Мөн дээр нь уг шоуны бичлэгийг студид үзэж хариу үйлдэл үзүүлсэн өөрөөр хэлэх юм бол та хэдэд тодорхой болох гэж хэлэхэд Тэнгисийн эрэг дээр 247-гийн шоу байгаа шүү дээ. Тэрний панелистууд гэж байдаг шүү дээ. Яг тэр панелистууд ч хүмүүс сууж байдаг байхгүй. Тэднийг ч гэсэндээ мөн шүүхэд өгч байгаа мэдэгдсэн. Яагаад гэх юм бол тэд хаанаг нэвтрүүлэг дээр ямар нэг юм хийх юм бол тэрийг дандаа сөрөг сэтгэлээр ингэж хүлээж авдаг. Тэгэд энэ нь олон нийтийн тэр сөрөг сэтгэлийг нь улам өдөөж заримдаа бүр ямар ч хаанагийн талаар сөрөг сэтгэлгүй байсан хүнийг хүртэл сөрөг сэтгэлдэлтэй болтол нь өдөөж өгсөн гэж хэлж байгаа юм л да. Угаасаа яг энэ Terrace House-ын панелистуудынх нь онцлог нь юу вэ гэх юм бол давуу талыг ингээ ярих ч юм уу тэрнээсээ илүүтэй зарим нь болохоор бүр ингээ шууд бүр энэ юу юм энэ өөрийг хингээ атцсан гэдэг ч юм уу тиймэрхүү амар юмнууд хэлдэг. Гэхдээ тэр нь ингээд уг нь гоё юм шиг санагддаг байсан ч одоо ингээд Хана Кимурагийн энэ юмыг гарсны дараа үзэхээр болохгүй мэн да. Хичнээн шоу нэвтрүүлэг ч гэсэндээ ер нь болохгүй мэн да. Эвгүй мэн да гэж бас бодогдсон. Уг нь бол яг тэр панелистуудынх нь тэр реакшн нь өөрөө бас энэ Terrace House-ыг бүртгүүлдэг байхгүй юу. Тэгээ тэр панелистууд нь тэр реакшн үзүүлдгээрээ гадаадд зөвхөн Японд биш гадаадд Америк ч гэсэндээ үздэг хүмүүс нэлээд их байт юм байлээ. Кимура хэлэхдээ продюсерууд жүжигчдтэй нэг удаагийн юмтай харьцаж байгаа юм шиг харьцдаг. Хэрвээ би тэдний оронд байсан бол энэ хүүхдүүдтэй гэр бүлийн гишүүн шигэ эсвэл миний хайртай хүн энэ нэвтрүүлэгт оролцож байгаа гэж бодоод хайрлаж ойлгосон реакшн гаргах хэрэгтэй байтал би эднэртэй юм адилхан зүйлсийг хийж чадахгүй байх байсан гэж Кимура хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол би продюсеруудаас жүжигчдтэй хүн шиг хандахыг хүссэн гэж энэхүү хэвлэлийн бахурлаараа хэлтий. Хамгийн гол хэлэх гээд байгаа юм нь олон нийтэд үзүүлэх гээд байгаа ойлгуулах гээд байгаа юм нь болохоор олон нийтийг миний охины эсрэг зогсоход уриалсан байдлаар тийм найруулгатай хийсэн. Тэрнээс олж миний охин ингээд амиа хорлсон учраас Fujitsu ч гэсэндээ буруутай гэж үзээд байгаа байхгүй юу? За ингээд үргэлжлүүлээд ээж нь бол тэмцсээр байсан. Охиныгоо ингээд дарамжилж исэн хүмүүсийг оройтсон ч гэсэндээ олон гэж нэлээд явсан. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 15-нд цагдаа нар 20 гаруй насны эрэгтэйг цахим дээрлэхэлт хийсэн хэрэгээр баривчилсан. Осака мужид оршин суудаг энэ нэр хэрэгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хана Кимурагийн тэр хандлага нь угаасаа уучлж болшгүй тийм муухай хандлага байсан учраас би тэр hate комментиг бичсэн гэж хэлсэн байгаа юм. 2021 оны 3 сарын 30-нд Токиогийн прокурорын газар энэ хүнийг Кимура руу чиглэсэн цахим хүчирхийлүүлсэн хэмээн буруутгасан боловч Японд энэ сошиал буллигийн эсрэг хууль нь нэлээд сул байсан учраас 9,000 йенээр торгосон гэж аахгүй 9,000 йен гэдэг чинь 200,000 төгрөг юм уу хүрэх юм уу тиймэрхүү шийтгэлээр шийтгсэн. Энийг нь Кимурагийн ээж нь маш хөнгөн шийтгэл гэж бас эсрэгүүцсэн байгаамаа. Ингээд 2021 оны 4 сарын 5-ны өдөр мөн Токио хотын цагдаагаас 30 гаруй насны 2 дахь эрийг нь Кимура руу илгээсэн цахим хүчирхийллийн хэрэгээр буруутгаж баривчилсан байгаа юм л да. Тэдний хэлснээр энэ хүн Фукуи мужаас ирсэн. Байцаалд өгтөө өөрөө хэрэгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Бүрдэн байцаах албаны их сурвалжууд дурдсанаар Кимураг ингээд үзэн ядсан маш олон мессеж байсан. Тэгээ би зүгээр л тэднэртэй адилхан л юм бичсэн штэ. Үнэхээр уучлаарай ийм зүйлд хөтлөн гэж бодоагүй гэж хэлсэн байгаа юм. 2021 оны 1-р сарын 22-нд Кёко Токио дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 дахь этгээдийг бас баривчлуулсан байгаа юм л да. Тэр хүнээс 27,000 орчим долларын нэхэмжлэл гаргасан байгаа юм. Энэ хүн нь 2020 оны 5 дугаар сард буюу хаанаг өөд босон тэр сард нь өхлийнхэн талаар үхээч мүхээч гэдэг юм уу те тиймэрхүү үзэн ядсан мессежийг нийтэлсэн байсан. 2021 оны 5 дугаар сарын 19-нд Японы шүүгч Момоко Икихара гэдэг 3 дахь хүнд 12,000 ам долларын нөхөн төлбөр төлөхийг тушаасан байдаг. За мөн ээж нь бас нэг эмэгтэйг ингээ олсон байгаа юм л да. Яг өөд осныхан дараа нь наа чи өгцөн үү? Хараахан үхээгүй л нэ үү гэх мэтээр Twitter бичсэн хүмүүсийн тэр юмнуудыг нь скриншот хийж аваад ингээ нэхэмжлэл гаргасан боловч энэ дээрээс жишээ нь Осакагийн шүүхээр яваад нэг эмэгтэй би юусоо тийм бичээгүй гэтрийг ингээ устгацсан байгаа байхгүй юу?
онсоор өдөр нь байхгүй юу, ийм сони скриншотоо харуулчаад энийг нотлох баримт гэ намайг ингээ гүтгэж байна гэх мэтэр эргүүлээд ээжийг нь одоо нэр хүндээ таалцсан хэрэгээр нэхэмжлэл үүсгэсэн. Ингээд энэ хоёр наашаа цаашаа гэж явсараад 2024 оны 8 дугаар сард аль хэргийг нь одоо хүчингү болгож шийдвэрлсэн байдаг. За тэгээд энэ бүх үйл явдлуудаас үүдээд Японы парламент онлайн гүтгэлэг доромжлол кибер дарамтын эсрэг хуулийг чангатгах шийдвэр гаргаж хохирогчдод илүү хамгаалалт үзүүлэх хуулийн шинжилэл хийснийг CBS News ABC агентлаг одоо мэдээсэн байна. Лэшн бүр хитрхи тэм бүли комментууд бичсэн хүмүүсийг нэлээд олныг олоод шийтгэл оногдуулж чадсан. Яг ингээх үед нь ихэнх хүмүүс нь би зүгээр л одоо бодлоо л бичсэн. Би үннийг л хэлсэн штэ. Охин ч угаасаа л одоо тийм муухай авир гаргасан бидтэй гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд ингэж тэнд бичиж байсан. Гэхдээ яг үнэндээ бол тэр бүхэн чинь ингээ артаа шал өөр байх боломжтой гэдгийг та сайн миний ярьж өгсөн юмнаас ингээ харсан болоо гэж бодож байна. Одоо ер нь та хэдтэй захих нэг юм гэх юм бол иймэрхүү шоу нэвтрүүлгүүдийг үзэхдээ за энэний нэг үнэн байх магадлал нь 70-30 гэж л үзэх хэрэгтэй гэж би боддог. Би бол өөрөө ализэнэ ингээд өмнө нь одоо янз янзын шоу нэвтрүүлгүүдийг ер нь тэгээд телевиз ажиллаж үзчихсэн хүний хувьд иймэрхүү шоу нэвтрүүлгүүдийн ар ер нь ямар байдаг ингээ хүмүүстэй ярилцлага хийж үзчихсэн хүний хувьд та хэдтэй зөвлөхөө шоу нэвтрүүлгүүдийг бол ер нь нэг за 70-30 та 60-40 гэж бодчих хэрэгтэй. Бүгдэнд нь үнэхээр итгээд хэрэггүй. За энэ дээр нь сайхан одоо ингээд телевиз бол одоо ажиллаа хийж байгаа юм байна да гэдэг ч юм уу те. Тэрийг боцдог байх хэрэгтэй. Тэрийг анзаарч хардаг байх хэрэгтэй. Яг хөтэ шоу нэвтрүүлэг үзэж болно. Тэгтээ энэ шоу нэвтрүүлэг чинь бас юу гэдэг хитрхи уйдгартай болчих юм бол хүн үзэхгүй бол тэр нь одоо юу гэдэг цаашаа явахгүй гэд тэр цаана бас одоо телевизүүдэд янз янзын асуудлууд байгаа учраас яалтчгүй шоу нэвтрүүлэг гэдэг утгаараа тэнд нь шоу найруулга явж идэг. Тэгэхээр тэрийг ингэж ойлгож тэр оролцогчдыг нь хитрхи одоо энэ тэр мэр гэж тэгж одоо хүлээж авах хэрэггүй байхгүй юу да. Тэгээ тэрэн дээр чин дээрээс нь тэнд 100% юмыг үзүүлэх байгаа ш тэнд өрнөж байгаа юмны 24 цагаас 2 минутын ч хүртэл авч байгаа. Гэтэл тэр цаагаараа тэр оролцогчдод чинь хоорондоо юу ярьж байгаа юм, юу болж байгаа юм. Нэвтрүүлгийн багийнхантаа тэд нар юу болж байгаа юм. Тэр хүний ар гэрт нь юу болж байгаа юм. Мэдгүй ингээл жишээ нь одоо тэр Singles Inferno энтрийг үзэж байхад нь би за энэ хүнийг бол энэ нэвтрүүлгийн багийнхан бол ингээд үзүүлэхээр шийдчихэж гэл би боддог. Жишээлх юм бол одоо өнгөрсөн дугаар дээр хөлөөдөө тэр нэг хятадд том диско клубтай нэг жоохон маанагдууч юм шиг нэг нөхөр ингээ гарч байгаа байхгүй. Гэхдээ тэр нөхөр ингээд яг тэр Single Inferno-с дээр үзүүлж байгаа шиг тийм нэг жоохон маанагдуу нэг сонин юм шиг тийм байсан бол тэр хүн тиймэрхүү бизнесийг ингээд бас эрхлээд явах уу? Яагаад энэ хүнийг ингэж үзүүлж ин гэдэг ч юм уу те. Тэр бүх юмнуудыг ингээд хараад явах, тэрийг анзаараад явах хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь бол мэдээж ийм хэрсүү үздэг хүмүүс бол мэдээж зөндөө байгаа. Тэрийг ингэж анзаарч харж байгаагүй хүмүүс ч гэсэн байгаа болов уу гэж бодоод би одоо энэ бүхнийг ярьж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэр нэвтрүүлгийг ингээд үзэхдээ хитрхи одоо тэр оролцогчдод битгий авт тэрний артал нь ямар байгаа бол ийм байгаа лөө тийм байгаа лөө гэл ер нь мэдгүй ингээд надад нэг тийм хүмүүсийг ойлгохынсан гэдэг тийм нэг чин хүсэл одоо байд юм шиг санагддаг. Ямар ч одоо тэнийг юм хийжсэн хүн байсан гэсэн би нэг энэ яагаад ингэж вэ? Яагаад тэгч вэ? За одоо шоу нэвтрүүлэг байлаа гэж тэгэхээр энэ хүнийг ингэж гаргахыг хүсч үү гэдэг ч юм уу мэдгүй. Айгүй эргэлзээтэй ханддаг ер нь юмд. Тэрэн шиг та хэд ч гэсэндээ үзэж байгаа юмдаа хитрхи бити автаарай, жоохон эргэлзээтэй хандж байгаарай. Тэгэх юм бол магадгүй одоо нэг хүний ингээд амийг ч гэсэндээ та хэд хаварч магадгүй байхгүй. Одоо энэ хэрвээ энэ охины тэр сценыг үзээд хүмүүс жоохон эргэлзээтэй хандаад эн чи яач вэ гэж жоохон бодсон байсан бол харамсалтай байхгүй юу? Энд чи хүний амь гэдэг чинь үнэхээр чи үхээч гэж хэлнэ гэдэг чинь. Тэгэхээр та хэд маань ч гэсэндээ ер нь цаашид одоо Монголын энэ шоуны нэвтрүүлгийн оролцогчид ч гэсэндээ яг нэг иймэрхүү амар комментуудыг нэлээд авж байгаа харагддаг. Тийм учраас ямар дүр төрх нь биднэрт харагдчихад ямар дүр төрх нь харагдаагүй явж байгааг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас за яг дургу байж болно, муухай байж болно. Гэхдээ тэрийгээ тэр цахим орчинд гаргаж тэр хүн рүү дайрах бол хэрэггүй байж магадгүй гэж би бодож байна. За ингээд хэдүүлээ энэ удаагийнхаа дугаарыг өндөрлцгөөе. Үнэхээр харамсалтай ийм нэг хэргийн талаар та хэдтэй ярьж өгөөд жоохон одоо сэтгэлийн хүндүр байлгасан бол уучлаарай. Ингээд хэдүүлээ дараагийн дугаараараа иргэн уулзъя. Тэгээд түр баяртай.